Улсын хурлын тамгын газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлцээс бэлтгэн хүргэдэг Улсын хурлын 7 хоногт тойм нэвтрүүлгийн шинэ дугаар хүрч байна. Энэ удаагийн дугаараар 2015 оны намрын элч чуулганы хаалт боллоо. Татварын ерөнхий хуулийг шинжилсэн найруулгын төслийг өргөн барьлаа. Захим хэлэлцүүлэг платформын нээлт боллоо. Эдгээр болон бусад мэдээллийн дэлгэрэнгүй хүлээн авч үзнэ. Улсын хурлын даргын их болоод Монгол Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөөл нийтийн сонцголыг зохион байгуулах журам батлах тухай Улсын хурлын тогтоолын төслийг Улсын хурлын гишүүн Бакай өргөн мэдүүллээ. Эдгээр хууль тогтоолын төсөл батлагдсанаар нийтийн сонцголын тухай хууль хэрэгжих нөхцөл бүрдэж, хууль хоорондын уялдаа холбоо хангагдана. Түүнчлэн нийтийн сонсгол зохион байгуулах үүрэг бүхий этгээдүүд сонсголыг зохион байгуулах нэгдсэн стандарт дэгтэй болох юм байна. Мөн нэмэгдсэн үртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр Улсын хурлын гишүүн Хүнс үдэ аж ахуйн сайд Бурмаа өргөн мэдүүллээ. Нэм шинээрүүдийн бордооны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг бас нөөцөс чөлөөлье. За бордоо, ургамал хамгаалах бодис, за услагааны системийн тоног төхөөрөмжийг бас энэ нөөцөс чөлөөлье гэж байна. За аж ахуйтай бас холбоотой нөөцийн чөлөөлөхийн заалтуудыг шинээр нэмж оруулж байгаа юм аа. Цаашид газар тариалангийн техник шинжилгээг хувийн хвшлийн хөрөнгө оруулалт улсын төсвийн дэмжлэг болон гадаад дотоодын хөрөнгө оруулалтаар жилд 5-6% шинжилнэ гэж үзвэл ойролцоогоор 6-8 жил техник шинжилгээг 90-100% хүргэх бүрэн боломжтой хэмээн үзсэн байна. Гадаад хэргийн сайд пүрэвсүрэн дипломат албаны тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлсэн. Өргөн мэдүүлж байгаа төсөлд гадаад хэргийн яам, хөлийн чанд дахь дипломат болон консулын төлөөлөгчийн газрын чигүүргүүдийг үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалтай уялдуулан өргөдөхөөр тусгасан байна. Дипломат төлөөлөгчийн газар нээх хаах зохицуултыг тодорхой болгон олон улсын жишгийн дагуу гадаад хэргийн яамны бүтцэд орчуулгын албатай байх, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагуудын төлөөлөгчийн газар төлөөллөө ажилуулахыг хориглохоор зохицуултуудыг тусгажээ. Улс төрийн намуудын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын хурлын гишүүн Баасан хүргэн мэдүүлсэн. Хуулийн төсөлд Улсын хурлд суудалтай нам эвсэлд санал өгсөн нийт сонгогчийн тоог тус бүр 10,000 төгрөгөөр үржүүлэн тооцож Улсын хурлд суудалтай намуудад олгох, хэрвээ тухайн нам эвсэл Улсын хурлд бүлэгтэй болон мөн тоог 5,000 төгрөгөөр тооцож нэмэгдүүлэн олгох, хэрвээ тухайн нам эвсэл засгийн газрыг бүрдүүлэн ажиллаж байгаа бол 5,000 төгрөгөөр тооцсон нэмэлт санхүүжилт олгохоор тусгасан байна. Улсын хурлын даргын их болдод Улсын хурлын гишүүн сангийн сайд болор санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай Монгол Улсын засгийн газар, Унгар Улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийг саяхан батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Зээлийн хэлэлцээрийг саяхан батлах тухай хуулийг баталснаар нийгмийн эдийн засаг, хууль зүйн ямар сөрөг үр дагавар гарахгүй. Зээлийн хэлэлцээрийн хүрээнд биокомбинат төрийн өмчт аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт боловсон хүчнийг чадваржуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн шинжилэл хийгдэх бөгөөд үүний үр дүнд Монгол Улсын мал сүргийг эрүүлжүүлэх, малын гоц халдварт болон халдварт өвчнүүдтэй тэмцэхэд хувь нэмэр оруулна хэмээн үзжээ. Мөн татварын ерөнхий хуулийн шинжилсэн найруулгын төслийг өргөн барьлаа. Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх, бизнест ээлтэй орчин бүрдүүлэх замаар тодорхой салбарт үйл ажиллагаа эрхлэгч, татвар төлөгчдийг татварын бодлогоор дэмжих, татварын энгийн ойлгомжтой, тэгш шударга байх зарчмыг бүрэн утгаар нь хангасан, эдийн засгийн өсөлтийг хэлбэрлэлтгүй дэмжсэн, олон улсын жишгт нийцхүйц оновчтой, доктортой орчинг бий болгох зайлшгүй шаардлагыг харгалзан дээрх хуулийн төслийг боловсруулжээ. Улсын хурлын даргын их болоод Улсын хурлын гишүүн эрчим хүчний сайд зоригт гайлын татвараас чөлөөлөх тухай, нэмэгдсэн үртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ. Захиргаанд дамжуулах үндэсний сүлжээ, төрийн өмчт хувьцаат компани, баруун бүсийн эрчим хүчний систем, төрийн өмчт хувьцаат компани Орсын улбаны улсаас болон бүгд найрамдагчдад ард улсаас импортын захиргаан эрчим хүч худалдан авч хэрэглэгчдийг захиргаан эрчим хүчээр хангадаг бөгөөд зарим сумд болон гайлын ерөнхий газрын харьяа хөлийн бомтуудаар Орсын улбаны улс болон бүгд найрамдагчдад ард улсаас импортын захиргаан эрчим хүч худалдан авч захиргаан эрчим хүчээр хангагддаг байна. Бүс нутгийн ард иргэдийг захиргаан эрчим хүчээр доктортой, найдвартай хангах шаардлагатай байгаа учраас ахуйн хэрэглээний болон импортын захиргаан эрчим хүчийг гайлын болон нэмэгдсэн үртгийн албан татвараас чөлөөлж тодорхой хэмжээгээр санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой болохыг хууль санаачлагч танилцуулсан. Улсын хурлын даргын их болоод Монгол Улсын ерөнхийлөгчийн хүний эрх хуулийн бодлогын зөвлөх Өнөр Баяр, мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл, Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл, үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төсөл, зэвсэгт хүчний тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл, цэргийн албаны тухай хуулийн төсөл, цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслүүдийг өргөн барьлаа.
Өнгөрсөн мегмар гарагт улсын хурлын нийгмийн бодлого боловсрол соёлын шинжилгээ ухааны байнгын хороо, байгаль орчин хүн сүдэн аж ахуйн байнгын хороо, аюулгүй байдал гадаад дуудлагын байнгын хороод хорлолоо. Нийгмийн бодлого боловсрол соёлын шинжилгээ ухааны байнгын хорооны хуралдаанаар хүүхдийн эрхийн тухай олон холбогдох бусад хуулийн нийслүүдийн анхны хэлцүүлгийг хийсэн. Зарчмын зөрүүтэй саналын томьёол болон найруулгын чанартай саналын томьёолоор санал хураалт явууллаа. Тухайлбал хүүхдийн санаачилсан шинэ бүтээлд болон урлаг спортын чиглэлээр улс, олон улс, төв дэлхийн чанартай уралдаан тэмцээнд оролцох болцол хангасан болон амжилт гаргасан хүүхдэд дэмжлэг үзүүлэх, урамшуул олгох, журам баталж, хэрэгжүүлэх, хүүхдийн эрхийг хангахад чиглэсэн үйл ажиллагаа болон хүүхдийн хөгжил хамгааллын хөтөлбөрт шаардлагадах зардлыг жил бүрийн төсөвт тусгуулж батлуулах зэрэг саналууд дэмжлэг авсан юм а. Мөн хуралдаанаар хүүхд хамгааллын тухай болон холбогдох бусад хуулийн нийслүүдийн анхны хэлцүүлгийг хийж, хуулийн нийслийн талаарх ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолоор нэг бүрчлэн санал хураалт явууллаа. Түүнчлэн Монгол Улсын урт хугацааны доктортой хөгжлийн үзэл баримтлалд батлах тухай улсын хурлын тогтоолын төслийн анхны хэлцүүлгийг хийсэн. Иргэний бол насан туршийн боловсролын тогтолцоо нь Монголын хүний одоо хөгжлийн нэг бүрэлдэхүүн хэсэг гэж өссөн. За тэгээд эрүүл мэндийн хөгжлөгийн бол иргэн хамт олон нийгмийн тэгш оролцоонд тулгуурласан чадвартай хүртээмжтэй шуурхай санхүүгийн эрсдлээс хамгаалагдсан байх гэд тодорхой. За тэгээд хөдөлмөрийн чадвартай хүн амын ажил эрхлэлтийн түвшинг хамгийн өндөр түвшинд хүрэх чиглэлийг баримтлана гэх мэт. Ийхүү хэлцээд байнгын хорооны санал дүгнэлтэд төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо. Мөн хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төслийн анхны хэлцүүлгийг хийж ажлын хэсгийн саналын томьёол болон найруулгын чанартай саналын томьёоллоор нэг бүрчлэн санал хураалт явууллаа. Байгаль орчин хүн сүдэн аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар органик хүнсний тухай хуулийн төслийн анхны хэлцүүлгийг хийсэн. За органик хүнсний тухай хууль батлагдсанаар үүсэх одоо нийгмийн эдийн засгийн ач холбогдол нь юу юм бэ? Органик хүнс гэж юу хэлэх вэ? Байгалийн цэвэр одоо органик гэж яриад байгаа хүнснүүдийг ер нь яаж шошгожуулах вэ? Тэмдэглэлийг хэрэглэх эрх нь хэнд байх вэ гэсэн тэр л зохицуулт анхнаасаа орж ирсэн. Яг тэр зохицуултыг л бид нэр зэгцэлгээрээ зэгцэлсэн. Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолоор нэг бүрчлэн санал хураалт явууллаа. Мөн хуралдаанаар Монгол Улсын урт хугацааны доктортой хөгжлийн үзэл баримтлал батлах тухай улсын хурлын тогтоолын төслийн анхны хэлцүүлгийг хийж санал дүгнэлтэд төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. Хуралдаанаар Парис хотод 2015 оны 11-р сард туссан нэгдсэн үндэсний байгууллагын уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцийн талуудын 21-р баг хуралдааны талаар байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын мэдээллийг сонссон. Монгол Улсын засгийн газрын байр суурь 2030 онд хүлэмжийн хэмжээг 15 жилийн дотор 14% бууруулах зорилт тавьсан. Дэлхийн 195 улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэлцээрт хүрсэн байна. За COP21-д оролцсон улс орнууд бол энэ хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр өөрсдийнхөө төвшөнд ямар арга хэмжээнүүд авч чадах вэ гэдэг гол зүйлээ хэлсэн. За энэ хүлэмжийн хийг бууруулахад үндэсний засгийн газруудын одоо хариуцлага гэж юуг хэлэх вэ гэдгийг дээр бол гол анхаарлаа хандуулсан. Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ. Аюулгүй байдал гадаад дуудлагын байнгын хорооны хуралдаанаар хураа бомтын тухай засгийн газрын хоорондын хилцээрийг сойрхон батлах тухай хуулийн төслийг сойрхон батлах асуудлыг хэлэлцлээ. Хураа бомтын тухай засгийн газар хоорондын хилцээрт далай тэнгисээс алслагдсан орны аймаг нийслэл, мужийн нийслэл эсвэл Азийн авто замын болон Транс Азийн төмөр замын аль нэг сүлжээнд хүрэх болцоотой олон улсын нэгдсэн тээвэр логистикийн системийн чухал хэсэг нь болох олон улсын чанартай хураа бомтын жагсаалтыг хилцээрийн хавсралтаар баталж хөгжүүлэх асуудлуудыг тусгажээ. Манай улсаас олон улсын чанартай Алтан булаг, Сайн шанд, Улаанбаатар, замын үд цаашлбал Чой болсон зэрэг байршлуудад хураа бомтыг байгуулах боломжтой гэж тусгагдсан байна. Монгол орны гадаад худалдаа харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн Евро-Азийн дэд бүтцийн үндсэн шүлжээнд холбогдох түүгээр дамжин далайд гарцтай болох боломжийг бүрдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм а. Хуулийн төслийг сойрхон батлах зүйтэй гэсэн томьёолоор санал хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтээ дэмжлээ. Монгол Улсын урт хугацааны доктортой хөгжлийн үзэл баримтлалд батлах тухай улсын хурлын тогтоолын төслийн анхны хэлцүүлгийг хийж, хэлцүүлгийг хийсэн талаарх байнгын хорооны санал дүгнэлтийг төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтсон. Мөн цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, ашигт малтамжлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх асуудлыг хэлэлцлээ. Цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглахтай холбогдсон техник, технологи, аюулгүй байдал, хамгаалалт, баталгаа, хариуцлага, эрх үүрэг болон цацраг идэвхт ашигт малтан бол эрх хайх, ашиглах үйл ажиллагааг зохицуулсан
эргэцсэн орчныг олон улсын жишгт нийцүүлэн боловсруулж мөрдүүлнэ. Энэхүү байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр хуулийн төслүүдийг хэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул энэ тухай санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтсон. Өнгөрсөн 5 гарагт хууль зүйн байнгын хороо, төсвийн байнгын хороо, төрийн байгуулалтын байнгын хороо, эдийн засгийн байнгын хороод хурлаа. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол улсын урт хугацааны доктортой хөгжлийн үзэл баримтлал батлах тухай улсын хурлын тогтоол энэ төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгийн саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин төрийн байгуулалтын байнгын хороонд уламжлахаар тогтлоо. Мөн барилгын тухай олон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх асуудлыг хэлэлцсэн. Хуулийн төсөлд барилга байгууламжийг 5 ангилалд хуваасан бөгөөд барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох, тухайн барилга байгууламжийн барилгын ажил зөвшөөрөл олгох асуудлыг ангилалтай холбож өгчээ. Барилгын үйл ажиллагаа эрхлэх эргэн хуулийн этгээд төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн байх бөгөөд бүртгэлийг захин хэлбэрээр гүйцэтгэж нийтэд нээлттэй байлгахаар зохицуулжээ. Мөн барилгын зөвшөөрөл олгох үйл ажиллагааны хугацаа одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуультай харьцуулбал бараг 9 дахин гарын үсэг тоог 3.5 дахин багасгасан нь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хөнгөвчлөх нэг алхам болно гэж хууль санаачлагч үзэж байгаамаа. Барилгын хуулиндаа барилга байгууламжийнхаа төлөвлөлтийг ерөөсө газрын харилцааныхаа асуудалтай л уялдуулан зохион байгуулъя. Өнөөдөр хот төлөвлөлтийн асуудал энэ газрын харилцааны асуудал маань нийслэл нэг тусдаа шийдэгдээд ингээ явдаг. Барилга хот байгуулалтанд ингээ хот төлөвлөлтийн асуудал гэж явдаг. Ерөнхий төлөвлөлт, хэсэгчилсэн төлөвлөлт гэд хийгээ явж байгаа. Энэ бүх асуудлуудаа хоорондоо уялдуулж нэгдсэн бодлогоор хангаж ажиллахгүй бол эцсийн дүндээ энэ дэд бүтэц дагсан энэ төлөвлөлт маань өнөөдөр бидний бас тулгамдсан асуудал болж байгаа. Энэ барилгын салбартууд олон тусгай зөвшөөрөл байдаг. Тэгэхээр тэр чигээр нь ингээд яам одоо агналах нь аавна гэвэл хүндрэн шүү. Баяр сайхан сайдын үед бол энэ зөвшөөрлүүдээс нэлээд боломжтой хэсэг нь бол энэ холбоод олон нийтийн байгууллагын төрлөөр явж ирсэн шиг санагдаж байна. Тэгээ энэ дээрээ бас анзаараарай гэж ингэж хэлэх. Хуулийн төслийг хэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6% нь дэмжлээ. Ашигт малтамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх асуудлыг хэлэлцсэн. Хуулийн төслийг боловсруулахдаа хоёр дахь ашигт малтмал боловсруулж байгаа гадаад орнуудын туршлагыг судалсан бөгөөд Канада улс зэсийн үйлдвэрлэлээс үүссэн тэг 145% зэсийн агуулгатай овоолгын хаягдлаас баяжуулалтын шинэ аргаар боловсруулалт хийж нийт хаягдал зэсийн 40% авдаг байна. Түүнчлэн улсын төсөв төвлөрөх орлого нэмэгдэх боловсруулах үйлдвэрлэлийн бүтээмж ашиг орлого өсч ажлын байр бий болох байгаль орчны нөхөн сэргээлт хийх зэрэг олон талын ач холбогдолтой хэмээн хууль санаачлагчид үзжээ. Ийхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75% төслийг хэлцэхийг дэмжсэн тул байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол улсын урт хугацааны доктортой хөгжлийн үзэл баримтлал батлах тухай улсын хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, байнгын хорооны санал дүгнэлтээ төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. Мөн хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд анхны хэлэлцүүлгээр нь батлах гормын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8% дэмжсэн учраас байнгын хорооны санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Эрүүгийн байцаан шийдэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болснонд тооцох тухай, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт санал хэлэх гишүүн байгаагүй тул санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9% нь хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ. Дотоодын цэргийн тухай олон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх асуудлыг хэлэлцсэн. Бие бүрэлдэхүүний хувьд бол одоо цагдаа руу шилжсэн дотоодын цэргийн 2 хороо буцаж одоо дотоод цагдаагаас дотоодын цэргийн бүрэлдэхүүн болгож зохион байгуулна. Энэ жилийн улсын төсөвдөр 2700 хүний бие бүрэлдэхүүнтэй хүчин байхаар төсөв батлагдсан ингэж явж байгаа. Дотоодын цэргийг татан буулгаад дотоодын цэрэгт байсан зардлыг цагдаагийн байгууллага руу шилжүүлээд орон тоог нь нэмээд Улаанбаатар хотод 6 хилтэс байсныг 14 хилтэс болгож өргөжүүлсэн. Одоо хаан уул дүрэгт 2, барин зүрэгт 3, сонгон хайрханд 3 гээд энэ цагдаагийн шинэ хилцүүд чинь тэнд томилогдсон шинэ цагдаагийн алба хаагчид чинь энэ дотоодын цэргийн зардлаар буссан шүү дээ. Одоо дотоодын цэргийг цагдаа руу шилжүүлсэн дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнээс шууд татна гэж байгаа бол Улаанбаатар хотод нэмэгдэж, баригдаж байгуулагдсан хилцүүдэд татан болгоно гэсэн үг шүү. Хаан сарын өмнө маргаантай хилцээд хэрэггүй ээлжид бус чуулган руу шилжүүлээ. Тэр хооронд арчилсан аймаг бүлэг зүгээр хэлцэх хэсэг шүү. Дотроо хуралдаад
дотроо хуралдаад шийдвэрээ гаргая. Ийхүү дээрх асуудлыг хэлэлцүүлэхийг хойшлууллаа. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын урт хугацааны доктортой хөгжлийн үзэл баримтлал батлах тухай улсын хурлын тогтоолын төслийн талаар хэлэлцэж санал дүгнэлтээ төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо. Засгийн газраас баруун бүсийн эрчим хүчний систем төрийн өмчт хувьцаат компани импортын цахилгаан эрчим хүчний гайлын болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлэхээр өргөн барьсан. Гайлын албан татвараас чөлөөлөх тухай нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн нислүүдийн эцсийн хэлцүүлгийг хийж нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлцүүлгийг хийхийг гишүүдийн олонх дэмжсэн. Мөн Аз Европын дээд түвшний 11-р уулзалтад ашиглагдах автомашин техник хэрэгслийг гайлын албан татвараас чөлөөлөх тухай нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн нислүүдийн анхны хэлцүүлгийг хийлээ. Мөн төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчлэгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулалт тухай хуулийн төслийн хэлэл зохицох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Ирээдүйн өв сангийн тухай хуулийн болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлцүүлгийг хийж санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлцүүлгийг хийж анхны хэлцүүлгээр нь батлуулах гормын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 90% дэмжлээ. Мөн ард нийтийн санал асуулгын тухай хуулийн төслийн анхны хэлцүүлгийг хийсэн. Энэхүү хуулийн төслийн анхны хэлцүүлгийг нь дэмжиж энэ тухай санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо. Төрийн албаны тухай хуулийн шинжилсэн найруулга болон төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлцүүлгийг хийсэн юм а. Энэ талаарх танилцуулгыг улсын хурлын гишүүн ажлын хэсгийн ахлагч Батхүү танилцууллаа. Бид нар чинь яг л амьдрал дээр байгаа хууль зөрчиж байгаа хүндрэлтэй асуудлыг шийдэх гэж л хуулийнхаа шинжилсэн найруулгыг хийж байгаа л гэж ойлгож байна. Хэрвээ энэ дээр ямар нэгэн зөрчил байхгүй амьдрал дээр яг ийм бодиттой зүйл байдаггүйсэн бол бид нар ийм залт оруулах шаардлагагүй шүү дээ. Тэр бичиг хэрэгээ хөтлөхтэй холбоотой тэр төрийн албаны тогтолцоог дотоод тэр машины эд ангийн одоо юу ажиллагаатай холбоотой асуудал руу төрийн албаны зөвлөл ороод эхлэхээр одоо төрийн албаны зөвлөлийн чиг үүрэгч нь ойлгомжгүй болоод эхэллээ шүү дээ. Ерөөсө төртэй холбоотой нэр нь холбоотой юм болгонд орох юм уу? Бид нар бол хүний нөөцийн байгууллага гэж ойлгож байгаа шүү дээ. Гэтэл дотоод үйл ажиллагааны стандартыг тогтооно гэдэг чинь яаж ажиллахын заагаад эхэлж байгаа байхгүй төрийн байгууллага. Яам болгон дээр нь салбар зөвлөл байж хад хэрэглэх газрын даргын дэргэд байх албагүй. Тийм учраас энэ заалтыг хасчихад яг хуучнаараа байгаад хуучнаа яаж сонгох шалгуулт рүүгээ яв. Тэгэхээр түрүүчийн Бачимгийн шүнээ ярьсан тэр бүр ирэхэд нь ханддаг манддаг гэсэн ерөөсөй байхгүй. Байнгын хорооны ажлын хэсэг хуулийн шинжилсэн найруулгын төслийг дагалдаж холбогдох бусад хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж төслийн анхны хэлцүүлгийг хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр тогтлоо. Монгол Улсын урт хугацааны доктортой хөгжлийн үзэл баримтлал батлах тухай улсын хурлын тогтоолын төслийн анхны хэлцүүлгийг хийсэн. Тогтоолын төслийн анхны хэлцүүлэгт бэлгэсэн талаарх санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо. Мөн Монгол Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэл зохицох асуудлыг хэлэлцсэн. Уг асуудлыг байнгын хорооны өнгөрсөн 7 хоногийн хуралдаанаар хэлэлцэх явцад гишүүдээс гаргасан саналын дагуу энэ 7 хоногийн хуралдаанаар хэлэлцэхээр төр хойшлуулад байсан юм а. Хуулийн төслийг хэлэл зохицох асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Пүрэвгийн чуулганы нэгдсэн хуралдаан 22 цаг 22 минут хүртэл хуралдаж 27 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалт авах тухай улсын хурлын тогтоолын төслийн эцсийн хэлцүүлэг, гац уртын ордын төрийн эзэмшлийн хувьд тогтоох тухай улсын хурлын тогтоолын төслийн эцсийн хэлцүүлэг, гайлын албан татвараас чөлөөлөх тухай, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлцүүлэг, захиргааны эерэг шүүгүүд хянан шийдвэрлэх тухай болон захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлцүүлэг, эрүүл ахуйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлцүүлгийг хийж баталлаа. Мөн хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлцүүлгээр нь баталсан. Мэргэжлийн боловсрал сургалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон бусад хуулийн төслүүд, хөлбөмбөр эрхлэг дэмжих тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг мөн хэлэлцэн баталсан. Мөн Пүрэвгийн хуралдаанаар үндсэн хуулийн цэцгийн гишүүнийг эргүүлэн татах талаарх улсын дээд шүүхийн саналыг үргэлжлүүлэх хэлэлцэн ч намын бүлгүүд уг асуудлаар нэгдсэн ойлголтод хүрэх зөвшөлтсөх саналтай байсан учраас 3 хоногийн нэмэлт завсарлага өглөө. Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчлэгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, аслагдсан аймагуудад тодорхой чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төсөл, Монгол Улсын урт хугацааны доктортой хөгжлийн үзэл баримтлал батлах тухай улсын хурлын тогтоолын төсөл, ард нийтийн санал асуулгын тухай хуулийн төсөл,
Хүүхдийн эрхийн тухай болон холбогдох бусад хуулийн төсөл, хүүхэд хамгааллын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл, эрүүгийн байцаан шийдэх тухай хуульд өөрчлөлт оруулах, иргэний хэрэг шүүгэл хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, барилгын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Монгол Улсын ерөнхийлөгчийн хоргийг хүлээн авсантай холбогдуулан Улсын хурлын 2015 оны 11-р сарын 19-ны өдрийн 94-р тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудал, Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын хурлын тогтоолын төсөл, хуурай бомтын тухай засгийн газар хоорондын хэлэлцээрийг саяхан батлах тухай хуулийн төсөл, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл, тээврийн салбарт хамтран ажиллах тухай засгийн газар хоорондын хэлэлцээрийг саяхан батлах тухай хуулийн төсөл, Монгол Улсын хурлын 2016 оны хаврын ээж чуулганаар хэлэлцэх асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Мөн Улсын хурлын 2015 оны намрын ээлж чуулган хаалтаа хэлсэн юм а. Чуулганыг хааж Монгол Улсын хурлын дарга энх болд үг хэллээ. Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, хүний хөгжил сангийн тухай, хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай, эрчим хүч хэмнэлтийн тухай, хамтын дэтгэврийн тухай, гайл татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай, эрүүгийн хуулийн шинжилсэн найруулга, зөрчлийн тухай хууль шинээр, сонгуулийн тухай хууль шинээр, Монголын улаан загалмайн нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай зэрэг бие даасан чухал хуулиудыг баталсан байна. Хувь хүний орлогын албан татварын тухай, эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, татварын ерөнхий хууль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, гайлын албан татвараас чөлөөлөх тухай, Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн тухай, үндсэн хуулийн цэцэд маргаан хэн шийдвэрлэх ажиллагааны тухай, Улсын хурлын чуулганы хурлаан дэгийн тухай, иргэний хууль, үйл хөдлөх төрөнгийн барьцааны тухай, төрийн албаны тухай зэрэг хуулиудад холбогдох нэмэлт өөрчлөлтүүдийг оруулжээ. 2016 оны улсын төсвийн тухай хуулиар Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогыг дотоодын нийт бүтээгдэхүүний 25.4%, нийт зарлагыг 28.8%, нэгдсэн төсвийн нийт алдагдал 3.4% болж төсвийн алдагдлыг хууль заасан хэмжээнээс 0.6%-аар бага байхаар батлаа. Ингэснээр улсын хурал олон жил томоохон алдагдaltaа явж ирснийг залруулан төсвийн сахилга бат тогтоосон төсвийг баталж чадсанараа эдийн засгийн бодит байдалд нийцсэн үр ашигтай байх зарчмыг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүллээ. Сонгуулийн хуулийг шинжилэн баталснаар Монгол Улсын их хурал, Монгол Улсын ерөнхийлөгч, түүнчлэн аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуультай холбоотой харилцааг нэг хуулиар зохицуулж, эдгээр сонгуулийг нэг ижил хугацаанд явуулж байхаар тогтоож, үндсэн зарчим, журмыг нэг мөр тодорхойлж өглөө. Арчилсан нийгмийн үнд зүйлсийг хамгаалах, шударга эсийг тогтооход голлох үүрэг гүйцэтгэдэг эрүүгийн хуулийн шинжилсэн найруулгыг хэлэлцэн баталж, эрүүгийн хуулийн зарим зүйл заалтыг олон улсын гэрээ конвенцийн заалтад нийцүүлж, ялын хатуу хайрцагсан бодлогыг шинээр авч үзэн, уян хатан болгож, ялыг сонгон хэрэглэх боломжийг нэмэгдүүллээ. Түүнчлэн ялтай байдал, гэмт хэргийн ангил, урд ял шийтэгдсэн, давтан уулсан зэрэг хүний эрх зүйн байдлыг дордуулж байсан зохицуултыг халж, нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах, ял нь гарцаагүй, үр нөлөөтэй байх зарчмыг тусгаж, зарим үйлдэлийг гэмт хэрэг тооцохгүйгээр захиргааны хариуцлага хүлээлгэхээр тогтоосон чухал ач холбогдолтой шинжил боллоо. Улсын хурлын ээлж тус чуулганаар анхны арчилсан сонгуул болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ог тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, онц аюултай гэмт хэрэгтэн онц хүнд болон хүнд албан тушаалын зэрэг 33 гэмт хэрэгээс бусад гэмт хэрэг үйлдсэн улсуудад өршөөл үзүүлж, хорих газраас 1253 ялтан суллагдаж, 338 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, өршөөлийн хууль нийтдээ 4340 хүн хамрагдаж, төрийн хүнлэг эренгүй ёсны зарчмыг хэрэгжүүлж, хорих газрын болон мөрдөн байцаах байгууллага шүүхийн ачаалал зохих хэмжээгээр хөнгөрсөн байна. Зөрчлийн тухай хуулийг баталж, захиргааны зөрчил гаргасан хүнд салбарын 210 гаруй хууль зааснаар хариуцлага хүлээлгэж байсныг халж, нэгдсэн нэг хуулиар зохицуулах боломжийг бүрдүүлж, захиргааны зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг бие даасан хуулиар зохицуулахар боллоо. Ингэснээр захиргааны зөрчил болон түүнийг шалган шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх асуудлаар
хуулийг нэг мөр ойлгон хэрэглэх боломж бүрдлээ. Иймд эрүүгийн болон зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлэх гол нөхцөл болох процессын болон байгууллагын хуулиудыг нийт аралтай баталж мөрдүүлснээр хуулийн байгууллагын үйл ажиллагаанд зарчмын шинжтэй өөрчлөлт гарна гэж үзэж байна. Намрын ээлж чуулган хаагдсныг мэдэгдэе. Энэ чуулган ажлын 90 өдөр үргэлжилж нэгдсэн хуралдаа 38 удаа, байнгын болон дэд хороод давхарцсан тоогоор 131 удаа хуралдаж, нийт 412 хууль, 65 тогтоол хэлэлцэн баталжээ. Эдгээрийн дотор бие даасан хууль 26, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 347, хууль хүчингүй болгох тухай хууль 28, олон улсын гэрээ конвенц сойрхон батлах, нэгдэн орох тухай хууль 11 байна. Монгол Улсын хурлын тамгын газар нийгмийн дэвшил эмэгтэйчүүдийн хөдөлгөөн төрийн бас байгууллага хамтран нэгдсэн үндэсний байгууллагын ардчилсан сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа захим засаглалаар дамжуулан хууль боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх төслийн хүрээнд захим хэлэлцүүлэх платформын нээлтийг төрийн ордонд хийлээ. За энэ бол манай Монгол Улсын үндсэн хууль заасан сонгогдсон төрийн төлөвлөсөөр дамжуулаад иргэд засгийн эрхийг барьдаг энэ хууль шууд хэрэгжих. Дээрээс нь өнгөрсөн онд баталсан хууль тогтоомжийн тухай хуулийг хэрэгжих үндэс суурь болж өгч байгаа. За энэ хэрэгцээ бол хууль тогтоох хууль үнцээр өөр болно. Улсын хурлын дарга энх бод тус нээлтийн арга хэмжээнд оролцож үг хэлсэн. Энэ платформ бол хууль санаачлагтай шууд харилцаж санал бодлоо солилцох, үгээ үргэх албан ёсны хуулиар зөвшөөрөгдсөн захим орон зай учраас хүмүүс байгууллагууд бүгдээрээ ашиглах хэрэгтэй. Тиймээс иргэд эрдэмтэн судлаачид олон нийтийн төлөөлөл болсон төрийн бус байгууллагууд та бүхэн энэ платформыг хэрэглэгч болоод хууль тогтоох үйл явцад идэвхтэй оролцож засгийн эрх барихаа эрхээ эдлэхийг уриалж байна. Захим хэлэлцүүлгийн платформын технологийн шийдэл болон онцлогийн талаар мэдээлэл технологийн зөвлөх баяр сайхан танилцуулсан. Хууль санаачлагчид хууль тогтоолын төслөө боловсруулахын өмнө www.cig.forum.cig.parliament.cig платформоор дамжуулан иргэдийн саналыг цуглуулах, захим хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой. Түүнчлэн хууль тогтоолын төслийг боловсруулах явцад болон боловсруулж дуусаад тухайн төслийн зүйл заалт бүрээр нь дахин санал авах, хэлэлцэн зөвлөлдөх болцоо бий гэдгийг хэлсэн. Тус платформ нь хэлэлцүүлгийн нүүр, нэвтрэх, профайл, мэдээлэл оруулах, сэтгэгдэл санал оруулах, мэдэгдэл гэсэн 6 үндсэн хэсгээс бүрдэх юм байна. Бүртгэлийг хэлбэршүүлэн хэрэглэгчдийг сэтэлжүүлэх үүднээс notification буюу мэдээлэлтэй харилцаж буй байдлыг мэдээлэх хэлбэрийг нэвтрүүлж мэдээллийг нэг удаа олноор оруулах технологийн шийдлийг бүрдүүлсэн байна. Үргэлжлэн байнгын хорооны гишүүд нийслэлийн Сүхбаатар, Баянзүрх, Хан уул, Чингэлтэй, Баянгол, Сонгон айхан дүүргүүдэд ажиллалаа. Байнгын хорооны гишүүд дүүргүүдэд ажиллах үеэр хууль тогтоомжийн хэрэгжилтийг боловсронгуй болох асуудлаар иргэдээс санал авч мөн Монгол Улсын хурал үргэлжлэн байнгын хороонд хандан гаргасан өргөдлийг саналын хайрцагаар дамжуулан хүлээн авахар болсныг дуулгаж энэхүү саналын хайрцагыг холбогдох албаны хүмүүст хүлээлгээ өгсөн юм а. Уулзалтын төгсгөлд үргэлжлэн байнгын хорооны гишүүд иргэдийн саналыг сонсч сонирхсан асуултад нь хариулт өгсөн. Монгол Улсын хурлын гишүүн хууль зүйн байнгын хорооны дарга Ганбат Баян-Онгор аймагт ажиллалаа. Баян-Онгор аймагт ажиллах үеэр Улсын хурлын 2015 оны намрын ээлж чуулганы хугацаанд батлагдсан хууль тогтоолууд болон хэлэлцэж байгаа төслүүдийн талаар иргэд олон нийтэд мэдээлэл өгсөн. Түүнчлэн орон нутгийн хүүхд хамгааллын байгууллагын мэргэжилтнүүдийн сургалтад оролцож холбогдох хуулиудын талаар танилцууллаа. Лүүгийн хууль бол одоо шинжилгээний хариуцлагатай батлагдаад 2016 оны 9 сарын 1-ээс мөрдөгдөн удахгүй бол процессын хууль яригдж байгаа. Улсын хурал дээр
За энэ хууль гарснаар бол бас одоо хүүхдийг хамгаалсан, өөрөх гэр бүлийг батжуулсан ийм олон хуулийн чухал заалтууд орсон байгаа. Энийг мэдээж хэрэг та бүхэн бол тэрийг одоо үзэж хараад цааш нь ингээд сурчлаа ярих хэрэгтэй үүрэгтэй юм судаа. Мөн тус аймагт ажиллах үеэрээ магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв Баянхонгор политехник коллеж болох нээлтийн арга хэмжээнд оролцсон юм а. Улсын хурлын тамгын газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлцээс бэлтгэн хүргэдэг Улсын хурлын 7 хоног тойм нэвтрүүлэг өгөр өндөрлөө. Анхаарлаа хандуулан үзсэн үзэгч танд баярлалаа.